За юу цагаас өнөөдөр хэлүүлээ. Бичлэг хийн. Тий. За. Их гоё биш болно. Harry Potter бол хорон санаатай. Яагаад гэвэл Harry Potter жоох хүүхд тийм биз дээ. Harry Potter ч ерөөсөө зохиол хэлгээд 10 настай байсан шүү дээ. Тэгээд цаа чи бүхэл бүтэн шилийг алга болгоод нэг могоог сулчдаг. Тэр үеэлийг хатцсан байсан бол яах юм тийм биз дээ. Тэр чи аюултай байгаа биз дээ. Тий. Harry Potter бас хорон санаатай гэдгийг өөр батлах юмнууд надад байна. Яагаад гэвэл Harry Potter 5 дугаар таны номын хийсэн бол 5 юу вэ? Азкабаны хоригдол шээ. Галчууны бүлгэм дээр Дамблдорын өрөөрөө ороод бүх тавилга зохиод унагаачдээ. Тэр чи амар үнэтэй юмнууд байсан л байж таараа шүү дээ. Тийм үстэй. Harry Potter хэр ууртай байсан надад хамаагүй. Хэрэг амьдрал нь ямар хэцүү байсан надад хамаагүй. Тийм үнэтэй юм сүйтгэж юу ийсэн. Тэгээд чи Harry Potter найзаагаа хөөгөө явуулчихтын кинон дээрээ. Эндээс зайл руу гээд. Тийм болохоор тийм найзаагаа хөөж явуулж ийм их амар муухай байгаа зү. Harry Potter ч юм. Тийм Harry Potter ч бас нөгөө юу цөмийн бөмбөгийг Хирошима дээр унгагаад тэгээд дараа Нагасаки дээр унгаасан шүү дээ. Ямар зөвшөөрлгүйгээр тийм болгосноо. Harry Potter маш гэмт хэрэгтэй. Harry Potter бол муу хүн. Тийм ээ. Өөр Harry Potter тийм Harry Potter шинээр татвараа төлдөггүй. Татвараа төлөх чинь шаардлага шилдэ чинь зөвшөөрөл. За. Harry Potter чи юу лээ? Тийм Harry Potter ч нэг нацистууд ихлүүлсэн шүү дээ. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны ихлүүлсэн. Тийм нацистуудыг өдөртдөг хүн байсан шүү дээ. Тий. Тэгээд нацистуудыг дагуулад дэлхийн 2 дугаар дайны ихлүүлсэн. Нийт 200 сая за мэдхгүй баахан л хүүгсэн. Тий нацистуудыг өдөртдөгч тэгэхээр Harry Potter ч муу хүн гэсэн үг байхгүй юу? За.